Ох, чаавал нь болчихсон юм. Баахтууд баяр үргээ. За тэгээд ээж авдаа хайртай их орондоо хэрэгтэй. Улс орныхоо одоо сайхан өдөртөгчнөр болоорой гэж хүсье. За. Баярлалаа нөхдөд. За. Нэг баяр үргээ. Баяр үргээ. Амжилтсаа. Би хавцаад. За цаатаа баяр үргээ. Одоо ингээд түүхийг хүндэж. Тэ. Полисээс одоо баярлж байна. Коммерчлийн зохион байгуулж байгаа. Энэ осын нөрөнд үрж байгаа. Тэрхээс нэг хэлний төвшингийн шалгалт байгаа мó. Одоо тэгээд сонгох хэрэгтэй шин. Бэлтгэл сонголттой сайн. Энэ эхний жил учраас бас тэгж байна. Эх жилээс бол хүүхдүүд чинь бүр бэлдээд эхэлсэн шин. За тэгэхээр ерөнхийлөгчийн илгээл хөтөлбөрийн талаар бол хамгийн ихийг хамгийн тодорхойгоор ярих юм бол та. Мэдээж монголчууд бид нэр энэ сайхан үйл хэргийн тухай бүгдээрээ сонссон, мэдсэн. Манай хүүхдүүд гадагшаа явж сураад байгаа юм байна. Хамгийн өндөр хөгжсөн оронд нь хамгийн мундаг сургуульд сураад байгаа юм байна гэж мэднэ. Тэгэхээр нэг дотор агуулгын одоо яриач. Мөрөл зүг ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт анх бол энэ 21-р зууны Монголын ирээдүйд 2100 гэсэн ийм тэтгэлэг хөтөлбөр байсан. Мөрийн хөтөлбөрт юу гэж туссан гэхээр сум хороо болгоны шилдэг хүүхдийг гадаад сурах гэдэг тийм заалт байсан. Энэ заалт бол 2100 хүүхдийг энэ гэр угааж гэрээс нь 21 аймгийн сум хороо болгоны шилдэг нэг таваас шилдэг нэг хүүхдийг дэлхийн шилдэг ихтэй сургуулиуд илгээгээд буцаагаад орон нутагт нь томилж ажиллуулах. Тэгээ энэ заалтыг хэрэгжүүлэх үүрэг бол энэ салбарын хариуцсан зөвлөхийн хувьд бол миний хувьд ирсэн. Тэгээд олон улсын олимпиад хүүхдүүдийг урамшуулах, тэднийг олимпиад амжилтаар орсон нөхцөлийн бүрдүүлэх. Нөгөө нэг асуудал нь бол энэ ерөнхийлөгчийн тэтгэлэг төлбөрийг хэрэгжүүлэх гэсэн ийм хөвлийн бахарл байсан. Нэгснээ Монгол улсын 330 сум 171 хорооноос дэлхийн одоо шилдэг сургуулиудад хүүхдүүд суралцуулах ийм одоо тэтгэлгийг зарлж байгаа. Герман улс ихээр танд ер нь төсөөлөл бууж гин үү? Амар гатуу орон байх л гэж бодож амар дэглэмтэй маягийн команд тэгж гардаг. Яг би тиймэрхүү хүн л ах. Чинь олдон да. Ямар ч шиглэл хийж. Энэ аслагдсан сум орон нутаг за хотын дүүргүүд Монгол улсын өнцөг булан бүрт адилхан л бас мундаг боловсралтай хичээл зүтгэл чармаалттай хүүхдүүд байгаад байдаг боловч тодорхой шалтгаануудын улмаас гадаад орчинд сурч чаддгүй дэлхийн ихтэй сургуульд бас сурч чаддгүй асуудлууд үүсдэг. Энэ асуудал ерөнхийлөгчийн зүрхэнд удаан байсан юм шиг байна. Төв аймгийн Баянцаан сумын 1-р малчин Цэнгүүдийн Баярбат гэж хүн байна. Одоо манай ерөнхийлөгчийн маань санаачилсан одоо энэ тэтгэлэг хөтөлбөр одоо миний мэдж байгаагаар 3-4 жил хэрэгжиж байгаа шиг байна. Энэ тэтгэлэг хөтөлбөрийн хүчинд одоо бид нар малчин энгийн ардын хүүхдүүд одоо олон улсын том сургуулиудад ингэж одоо ерөнхийлөгч байгаа 100% тэтгэлгээр өөрийн хүч чадлаараа ингэж одоо сорлох хөтөлбөрөөр явж байгаад нь одоо гэр бүлийн зүгт манай ах дүүнэр бид бүгд маш баяртай байгаа. Бид төр бодлогоороо төрийн дэргүүний тэтгэлгээр улс орны хөгжилд хэрэгтэй хүмүүсийг бэлдэж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол бид нэр хүүхдүүдэд суралцах боломжийг олгож байгаа. Хоёрдугаарт энэ суралцах боломжийг яах гэж олгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болсон. Энийг хүргэх зарчим нь бол мэдээж захиас хэлэх хэрэгтэй. Зүгээр баярлалаа гэхгүй. Баярлалаа. Хорцдаг. Дорноо юм ялтай ширээс бас. Энэ нэг ерөнхийлөгчийн захиа даалгавар гээд мөрөөдлөө биелүүлэх маш том боломж мэдээж хоёрдугаар болохоор маш том хариуцлага байгаа. Амар үнэтэй боломж ахгүй юмны хувьд бол
аав ээжийнхээ итгэл тэгээд энэ ерөнхийлөгчийнхөө итгэлийг алдахгүй ингээд бүр сайн сурнаа л гэж баярлалаа, маш баярлалаа. Мэдээгүй байж ба тэгээд генет тэгдэг тэнцэн гээд яг яаж ингэж тэнцснээ мэдэхгүй нэгэн сандарч ясан. Нэг итгэв. Ерөнхийлөгчийн илгээл 2001 зуун Монгол улсын өнцөг болон бүрээс сум, хороо бүрээс эсэлтийн эрхий шалгалтанд хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг жил бүр шалгаруулж дэлхийн шилдэг их дээд сургуульд сургах, төгсөж ирсний дараа эх орондоо ажиллах боломжийг хангах нь энэ хүүхэд хөтбөрийн гол зорилго юм аа. Эсэлтийн ерөнхий шалгалт гэж нэрлэгддэг 12 дугаар ангид төгсөөд гаргасан амжилт болох гадаад хэл болон холбогдох хичээлүүдийн хам сосолсон дүнгээр сум хорооноос тэргүүлсэн байвал энэ боломжийг ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр тухайн сум хороондоо 3-аас доош жил суралцсан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан. Тэгэхээр яг нэг орчин, нэг нөхцөл суралцсан хүүхдүүд дунд хамгийн шилдгийн шалгуурал. Дундаж үнэлгээгээр хамгийн өндөр оноог авсан хүүхд бол энэ ерөнхийлөгчийн нэмэлт итгэлийг хамрагдах болцлоо гэж. Баяртай байна. Монголдоо тэгээд дэлхийд дахны алттай мундаг хүмүүс таараа гэж. Тэгээд баярлалаа. Дэйшин гараажуу. Өнгөц харахад нэг оюутны илгээгээд нэг хүн сургаал авчраал эргээл ажиллаулаад байгаа юм шиг те. Том зургаараа бол энэ монголчууд бидний эрхэмсэг оршихгүй. Монгол хүний үнэлэмж, Монгол улсын одоо монголчууд бидний өөх төх өв соёлыг олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр таниулах бас нэг 700 хүн гадаад явцсан байна гэсэн үг. Эхлэн сайн явцсан. Одоо энийг бол одоо civil diplomacy гэж нэрлэдэг ч тийм ээ, иргэний дипломат үйл ажиллагаа. Манай улсын 21 аймгийн бүх аймаг сумдуудад одоо гадаадад дээд боловсрол эзэмшсэн залуучууд тэгээд гадаадад сурж байхдаа хүний нутагт байхдаа бол харилцан бие биенээ дэмжиж, харилцан бие биенээ хайрлаж те харилцан бие биенээ ойлгож хүндэтгэж ингэж нэг баг нэг Монгол болж чадсан юм оюутнууд ирээд улс дотроо бүх сумд одоо аймагуудаараа ингэж тараад Нэг сумд нэг биш бүр хэд очих юм шүү. зарим тохиолдолд тийм байна шүү дээ. Тэгэхээр энэ оюутнууд маань бол яхахгүй ирээдүйд манай улсын хөгжлийг авч явах. Тийм ээ. Яг таны хэлсэн шиг. Эдгээр залуус бидний хувьд гүүр болно. Тэд ирээдүйд суралцж байхдаа магадгүй төгснөөхөө дараа манай хоёр улс ард түмнийг холбож мэргэжлийн салбарч хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Бидний хүсэл бол энэ бүхний үр дүнд 50 жилийн турш хөгжсөн сайн харилцааг ирээдүйд авч явах шинэ үеийн залуус төрөн гарах явдал юм. Гэхдээ бид нэр зөвхөн одоо илүү англи хэлтэй те эсвэл илүү сайн оноотой хүүхдүүдийг аваад тахаар илүү сайн сургууль сурсан боломж тэр хүүхдэд байсан боломжтой хэлийн хүүхдэд одоо шалгарах ийм нөхцөл байдал руу ордог байхгүй. Гэхдээ бид нэр ялангуяа 12 жилийн боловсрол дээр бол бүгдээрэнд нь хүртээмжтэй тэг шодрог боловсрол энэ одоо төр өөр олгох ёстой гэж би боддог. 2 мэдрэмж давтаж орж ирж байна. Мэдээж маш их баяртай байна тийм. Улсынхаа ерөнхийлөгчөөр гаргуулад маш их баяртай байна. Хоёрдугаарт нь маш хүндэр хариуцлага мэдрэгч байна. Би тийм татвар төлөгчдийн хөнгөөр явж байгаа учраас энэ нийтийн алдахгүй өнөө цагийн хамгийн зөв зүйтэй хөрөнгө оруулалт байгаа сая болохыг хүсэж байна. За ингээд бас нэг асуудал бол мэдээж хамрын тойргийн сургууль ичгээр хувийн сургууль, эцсийн сургуулийн хүүхдүүд энд хамрагдах боломжгүй болчихж байна. Тэгэхээр тэр хүүхдүүдэд ямар боломж бий болгосон гэхээр олон улсын олимпиадын хорон зохион байгуулалт олимпиадад медальт байран шалгараад дэлхийн шилдэг 100 багц сургуулиас урилга авсан тохиолдолд тэр хүүхдүүд хамрагдах боломжтой болж байгаа. 2017 онд л одоо нэг шинжилгээ ухааны академийн хурал хийгээдсэн. Би бол их баярлсан. Шинжилгээ ухаанаа ингээд дэмждэг байсан байна. Одоо л үнэхээр мэдэгдэж байна гэж харсан. Маш их баярлалаа. Энэ улс орны хөгжил дэвшил бол шууд шинжилгээ ухаантай холбоотой шүү дээ. Шинжилгээ хөгжсөн улс орн хөгждөг шүү дээ. Шинжилгээ хөгжсөн улс орн өсөнгөө хөгждөг тийм ээ. Энэ бол одоо шууд хамралтай зүйл. Тийм учраас төрийн тэргүүний явуулж байгаа бодлогоч гэсэн шинжилгээ ухаан суурилсан бодлого байна. Энэ шинжилгээ ухааныг одоо бид нар бол нэгдүгээр тавьж байгаа. Монгол улс өөрөө 1911 онд орчин үеийн төр улсаа эмхлэн байгуулсан шүү дээ. Угтханд Монгол улс тэр үеэс гадаад руу явж эхэлж байна шүү дээ. Монгол улс
1926-аас 1930 онуудад төрийн бодлогоор улс орны хөгжилд нэн шаардлагатай мэрэгжилтнүүдийг бэлтгэх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Герман, Франц зэрэг өндөр хөгжсөн улсуудад суралцах 35 оюутныг илгээсэн. Монголын шинэ үеийн утга зохиолын үндэс суурийг тавьсан их зохиолч Д. Нацагдорч тэргүүтээ эдгээр оюутнууд эх орондоо иргэн ирж нийгмийн хөгжлийн их суурийг салбар бүрт тавьж чадсан бөгөөд Германд суралцсан Ж. Дүрс сүрэн тэргүүтээ инженерүүд уул уурхай салбарыг хөгжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн бол Францад суралцсан аюур зан нь Монголын анхны мал зүйч болж орхон үйлдвэрийн хоныг бий болгож нүүдлийн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэс суурьтай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Хүний нөөцөө гадаад улсуудад бэлтгэх энэхүү санаачлал нь Монгол төрийн бодлогын хүрээнд 100 жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжиж ирсэн ч зарим үеүүдэд нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан саарч зогсонг байдалд орсон. Гэвч өнөөдөр энэ бодлого дахин эрчимжиж илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд үргэлжилж байна. Энэ нь Монголын залуусын анх удаа Франц, Герман руу их сургууль сурахаар явсан түүхэн аялалтай шууд холбоотой. Тухайн үедээ энэ аялал жинхэнэ адал явдал байсан юм. Энэ аялал нь Монгол Германы харилцан ойлголцлын үндэс суурийг эртнээс тавьсан. Өнөөдрийн 2023 оноос эхэлсэн шинэ дэдгэлэг хөтөлбөр энэ уламжлалыг үргэлжлүүлж байна. Энэ бол тэр түүхэн аяллаа шууд залхамж гэж хэлж болно. Би ч өөрөө яг Монголдоо хамгийн олдоод орон нутгаар очирцсан. Анх удаа Германд ирээд анх удаа онгоцон сууж үзсэн, анх удаа галт тэргийн сууж үзсэн, анх удаа усан онгоцон сууж үзсэн. Энэ нь бүх юм л анхны удаа. Би заавал биотехнологи гэдэг мэргэжлийг сонгосон бэ гэвэл ковид гарахад би яг энэ бодсолтой. Ийм аюултай өвчин гарахад хамгийн их сэргийлж чадах ганц юм нь вакцин байсан. Тийм вакцин гаргаж байгаа хүмүүс нь Герман, Орос, Америк нэгдсэн улс гээд өндөр хөгжилтэй орнууд гаргаж ирсэн байхгүй. Яагаад Монгол ч гэсэн ирээдүйд ийм хүчин гарлаа гэхэд вакцины тийм өндөр хөгжилтэй компанитай байж болохгүй гэж. Тийм болохоор ер нь би мэргэжлийн ингээл зогсон. Германы ерөнхийлөгч өнгөрсөн жил Монголд ажиллах үеэрээ түүхэн баримт бичгүүдийг Монголд эргүүлэн хүлээлгэн өгч энэ онцгой үйл явдлыг дахин сануулсан. Тиймээс энэ нь бидний хамтын түүхийг илэрхийлсэн маш онцгой бөгөөд сэтгэл хөдлөн мөч байлаа. Их зохиолч Нацагдоржийн одоо хүүхэд стилэн зурагтай энэ одоо визний анкет байж өгсөн. Тэгээ энийг бол одоо гадаад хавцааны амных нь улс төрийн архиваас одоо ингэж хуулбарлаж авчиж манай иргэж төгсөн байна. За 19-р зууны сүүлээс гэсэн үг шүү дээ тий. Одоо Япончууд яг тэр бодлогыг баримтлаад гадагшаа оюутнуудаа явуулсан байна. Зөвхөн миний хувийн ингээд харж байгаа өнцгөр бол дэлхийн 2-р дайны дараа одоо сэргээн босголт хийгээд Япон бол одоо өнөөдөр дэлхийн үндсэн одоо том эдийн засгуудын нэг болтлоо хөгжиж чадлаа тий. Тэгэхээр үр өгөөж бас нэг богинохон хугацааны хагас одоо 100-ны хугацаанд ч юм уу ингээд өгцөн юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр одоо Монгол улсын хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгчийн хэлгээд 2100 шиг ийм хөтөлбөр үр өгөөж та ер нь ямар хугацаанд өгнө гэж харж байна Японд? Маш богино хугацаанд. Жишээлбэл 1868 онд Япон хилээ нээгээд Мэйжигийн төрөөс байгуулагдсан магцаал гадаад руу олон оюутнуудыг илгээж эхэлсэн. Тэд суралцж ирээд Японд олон шинэ хөгжлийг авчирсан байна. Гадаадд бэлдсэн нь бол их сонин тохиолдлууд бий. Ер нь ихэвчлэн Германд бэлдэж, Францад бэлдэж, Англид бэлдэж. Тэр үеийн одоо хамгийн хүчрэг гурвс. Тэр энэ юуг л манайх ч гэсэн энэ түүхийг давтаж яваа. 1990-ад он гараад улс орн ядуу хэцүү байх үедээ энэ боловсролын тийм зээлийн сан, төрийн сан гэж нэрээр те. Эндэл эхлүүлээл гадаад руу сурсан сургаж байгаа оюутнуудыг илгээж эхэлсэн те. Тэгээ эндээс эргэж буцаж ирсэн улсууд нь улс орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа юм шиг. Өнөөдрийн байдлаар 758 хүүхэд сургуультай сурч байна. Өнөөдөр би 269 хүүхэд одоо гаргаж өгөх эхнийх нь хүүхдүүдээ гаргаж өгөхөр ингээд сүнсний бодлого явж байна да. Энэ зорилт бодлого маань амжилттай хэрэгжиж байгаа би баяртай байна гэдгийг одоо хэлмээр байна. Үр дүн нь тун удахгүй гарах гэж найдаж байна. Одоо эхний хүүхдүүд маань сургуулиуд өгсөд эх орондоо ирж штэ. Тэгээд цаг хугацаа бас хурдан юм. Та бүхний гарт эх орны чинь хол заяа байгаа. Та бүхэн сайн сураад сургуулийн амжилттай сайн төгсчрүүд Монгол улс хөгжим. Тийм учраас та бүхэн бол үндэсний манлайлагч нар шилдэг тэргүүний оюутнууд.
Тийм учраас миний хүүхдүүдээс эх орны чинь хувьд шууд хамаарна шүү заа юу. Тэгээ сайн яваад их зүйл сураараа амжилт хүсье. Дэлхийн улс орнуудын түүхээс харахад оюутнуудаа гадаадд сургах бодлого нь үндэсний хөгжлийн чухал нэгэн хэсэг болсныг бид харж байна. Энэхүү бодлогыг богино хугацаанд эрчимтэй хэрэгжүүлж, улс эх орноо хөгжлийн шин шатанд гаргаж чадсан олон улс орн байдаг. Тодорхой нэг салбар, тодорхой нэг зорилгоор хүүхдүүдийг бодлохоор бэлдээд буцаж ирэхэд нь нөхцөлийн бүрдүүлээд ингээ хамтруулж чадвал Monel брендийг бүтээсэн боловсон хүчин инженерүүдийг Герман, зөвлөлт холбоот улс болон социалист орнуудад суралцуулах замаар өөрийн хүний нөөцөө бэлтгэж байв. Монгол улсад электроникийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх анхны суурийг тавьсан энэ брэнд 1990 оны ихэнх үед өнгөт зурагт захилгаан бараа үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байжээ. Тухайн үед мэдээллийн технологийн бааз суурь хангалттай бэхжээгүй үед монголчууд өөрсдөө компьютер бүтээж өнгөт зурагт үйлдвэрлэх нь онцгой амжилт байв. Тэгээ манай ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөр бол бас адилхан зорилготой. Буцаж ирэхэд нь хамтарч ажиллах нөхцөлийн бүрдүүлж чадвал энэ залуус маань яг Monel-ийн жишгээр гэхдээ зөвхөн нэг салбарт биш, салбарт хувь нэмрээ оруулсан ийм үр дүн хөгжүүлж чадныг харж байгаа. Сургуулаа төгсөх үед энэс ч гайхалтай юм бүтээх хэмжээнд бас очихын төлөө хичээн. Бүтэн биз дээ тий? Бүгдээрээ хичээн. Тэгээд ер нь бол ингээд энд байгаа технологийн соёл дэвшлийг нь аль болох улсдаа аваач нэвтрүүлэхийг бид бүхэн бас хичээх болно. Тэрийг бас Монголын анхны машиныг хийсэн. Тэгээ бас сонирхолтой өстэй тийм Монголоос анх удаа нэг тийм уралдааны машин бүтээлийн гэхээр бас тэгэхээр бас тиймэрхүү юм байна. Миний туршлагаас ингээд сүүлдээ ингээд харахад бол сүүлийн 30 жил бол те одоо нэгсэндээ merit зарчим буюу илүү одоо авьяас чадвар дээр толгуурлж олгогдох хэвээр татвар төлөгчдийн мөнгөний одоо санхүүжилт мэдээлэлд орхон за эсвэл одоо дарах зэрэг ч юм уу те тийм одоо хүүхдүүдэд хүмүүст илүү нэгсэндээ шудраг ус юм да. Шудраг усаар очиж ийм төр зурагтай байсан байлээ л дээ. Тэгэхээр тэр утгаараа ерөнхийлөгчийн одоо энэ илгээлт те 2100 хүүхдийн илгээлт яг сум орон нутгаас хүүхдүүдийг шалгаруулж авдаг нь илүү тэгш боломж олгосон шудраг одоо хүртээмжтэй боломж олгосон хэлбэр нь болов гэж бодож байгаа юм л да. Элчит сайдын юун дээр ингээд бид хэдийн зураг мургийг ингээд тавиад постлцсон. Тэгсэн чинь ингээд тэрний ингээд мэдээж ингээд ороод ингээд коммент нь уншчихсан шүү дээ. Тэгсэн чинь доор ингээд ямар даргынх нь хүүхэд ирсэн юм бэ гэж байсан. Бид нар л ерөөсөө дарга маргын хүүхэд биш ээ. Жирийн ашиг хүүхэд байгаа. За бид өрийг хаана ирсэн байгаа гэж бодож байна? Энэ бол бидний өдрийн 60% өнгөрдөг газар. Энэ бол Чехийн техникийн их сургууль буюу Czech Technical University in Prague. За бид нар болохоор барилгын инженерийн оюутнууд байгаа. Тэгээд энэ хүн харж байгаачлан бид нар барилгын инженерийн факультет дээр байна. Би саяхан Твиттерт нэг зураг хуваалцсан юм. Хэрэв Прага хотоос 1000 км-ийн радиустай тойрог зурвал дотор нь 36 улс багтана. Энэ бүс нутаг маш олон соёл, туршлага, мэдлэгийг нэг дор төвлөрүүлж манай улсын хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг. Нэгэн монгол найз маань энийг хараад Монгол улс ийм боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж бичсэн. Үнэхээр зөв санаа. Бид хүмүүсийн солилцоог нэмэгдүүлж, оюутан залуусыг харилцан суралцуулах замаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулах боломжтой. Ерөнхийлөгчийн тэтгэлийн тухайд эхний ээлжинд 8 оюутан сонгогдож, Праг дахь Чехийн технологийн их сургуульд амжилттай суралцж байна. Харин энэ жил 24 оюутан ууг тэтгэлэгт өргөдөл гаргасан гэсэн шинэ мэдээлэл ирсэн. Энэ бол маш эерэг өөрчлөлт бөгөөд оюутны тоо нэмэгдсээр байна. Ерөнхийлөгчийн захиа даалгавар гэж актер хариуцлагатай зүйлийг тэр Бачир хөвгт шууд гард болчихлоо. Сайн байна. За, хэвэн чи хандах байх мөн үү? Та юу? За. За, бид нэр Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас яваамаа андагаа. Хөөе надаа би юм өмсөхгүй юм гэж. Зүгээр. Олон улсын одоо нэр хүнд бүхий ихтэй сургуульд элсэн суралцах ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах урилгыг хөргүүлж энэхүү илгээлтийг хадгалуулваа. Өндөршөн минь. Роо юм би. Энэхүү тэтгэлгийг аваад улс орон бүрт ингээд суралцж байгаа хүүхдүүд маань ингээд бүгдээрээ яг адилхан зорилготой
өөрсдийнхөө нутгийг эсвэл өөрсдийнхөө улсыг ингээ хөгжүүлэх гэсэн бодолтой байгаа. Австралийн уршилтар би нэг мэдээ уншсан. Одоо ингээд 280 мянган барийн мэрэгжлийн өндөр ур чадвар бүхий хүний нөөц шаардлагатай ингээд хаана уншчих вэ? Өнөөдөр мянган нь одоо төгсч ирэх тэр хүүхдүүд маань энэ салбарт ажиллаж болох уу? Эсвэл заавал 5 жил тэр сумандаа байх ёстой гэдээ тэндээ байгаад байх ёстой юу? Боломжтой. Тухайн хүүхдээсээ шалтгаалаад ямар хэрэгцээ шаардлага байгаас бид нар тохируулгыг өөрсдөө бүрэн хийх боломжтой. Охлоо саний штэ. Это эртний амьдлгүй. Бид байж юм чисти. Мэддэг намтаа сайн хүмүүст их хүсчээ. Хүүхдүүд сурч боловсроод ирээд орон нутгатаа яагаад ажиллаатхаа гэд байна вэ гэхээр нэгдүгээр сураад ирсэн хүүхд өөрөө төр захиргааны байгууллагт ажиллаж үзэх хэрэгтэй байна. Ажлын байртай болж үзэх хэрэгтэй байна. Амьдралын туршлагатай болох хэрэгтэй. Тэр үүднээсээ бол сум орон нутгатаа ч ажиллаатхаа. Тэнцээ бас тодорхой хэмжээнд багшлах шаардлагатай буюу академик боловсрол эзэмшсэн зүйл эхлээд үрээ суулгах шаардлагатай гэдэг юм ярьж байгаа. Цаашлаад альва энэ бас төслүүд рүү бол манай 2100 цагийн хүүхдүүд бол ихэнх нь татагдж ажиллах байхаа гэж итгэж байна. I want you to work on this problem. Биднэрт сайхан стипенд байна орж ирсэн. Ирээд миний ингээ бодож ирснээс илүү өндөр зарлагууд хүлээж ирсэн байгаа. Тэр болгоныг одоо би ингээ том хүмүүст юм шиг өөрөө ингээ хариуцах, тэтгэлэг авчаад ингээ дахиад би ингээ өөр хүмүүст ингээ төвөг дараа удмааргүй штэ. Тийм болохоор ингээ өөрөө бас жижигхэн ч гэсэн хариуцлага үрээд явъя гэдэг. Тэгээд ажил хайж эхэлсэн. Hello, would you like to try? This is our spring campaign, which is called Spring Crunchy Roll. Red cabbage, cucumber, avocado. Okay. And do you have any allergy? Not yet. So Maybe after this. Would you like some soy sauce? Tiny bit, thank you. Okay. So it's the spring crunch roll. Yeah. I hope you enjoy it. Have a lovely day. Thank you. Миний яг энд яваа шалтгаан маань бас яг Монгол татвараа төлж байгаа эсвэл яг ингээд ажиллаж амьдарч байгаа зүгээр л Монгол улсын иргэн гэдэг бүх хүмүүстээ миний яг энд байгаа хамаатай. Энд ирж байгаа маш олон хүүхдүүд байгаа. Надаас гадна яг над шиг адилхан суралцаад явж байгаа. Тэгээд тэр хүүхд болгоны цаана нэг ширээний гэрлийн дор, гэрэл бүрийн дор ингээд өөр мөрөөдөл хийх ёстой доо гэдээ ингээд бодсон байгаа зүйлс байгаа. Тэгээд тэр бүхэн маань нэгдээд тийм маш гайхалтай нийгмийг бүтээх байх гэж би бодож байгаа. Төмийн физикс бас нэг критик масс гэж ойлголт байдаг л да. Яг тухайн критик массанд хүрчээж тогтвортой гинжин уруул явагддаг. Тэрнээс давжээж бол энэ нь өөрөө тесрэлт бий болдог. Тэгэхээр тухайн цаг үед нэг зорилгоор бэлтгэгдсэн критик масс бүртгүүц залуусыг бидний бэлдэж чадаад ашиглаж чадах юм бол энэ залуус минь өөрөө Монгол улсад хөгжлийн галыг, хөгжлийн тесрэлтийг авчрах ийм залуус болно. Ингээд бид нар бүгдээрээ нийлээ нэг тийм эффект гарна. Маш хүчтэй тийм улс оронд нэг тийм шин тесрэлт болно гэж найдаж байгаа. Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооноос гарч ирсэн баггүй. Тэгээд энэ сууж байгаа Өврангаа аймгийн хар орон сумаас гарч ирсэн. Ерөнхийдөө хичээлгээл гэдэг тэтгэлэг тэнцээд англи дэвчэнгүүд тэр жижигхэн аймагт тэр Баянгурын охтуудад хүүгүүд ч бай бүгд сурагчид нэг тийм салхи оруулж өгд юм байна гэдэг аюул ойлгосон. Хорондоо буцаж очиод өөрсдийн эзэмссэн мэрэгжил сурж орсон ур чадвар мэдлэг туршлагаараа дамжуулаад хэдэн 100 дахин илүү тийм үр өгөөжтэй байхын төлөө бид нар одоо энэ ч суралцсан гэдгээ хэлмээр байна. Яг нь бид нар орон нутгийн одоо хөгжлийг яаж хөгжүүлэх үү гэдгийг бол эндээс шийдэх гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор яг орон нутгаас яваад дэлхийн жилдэг сургуультай суралцаад одоо заавал шилдэг гэхгүй шүү дээ. Гадаад өөрхөн тэр хэрэгцээ тийм мэрэгчлэрээ суралцаж хурж ирээд тэгээд буцаад их орондоо ирээд тэр орон нутгад очиж шийдлүүд гаргаж ирэх юм бол маш сайн кейс бол. Надад нэг хөгжил гэхээр өндөр шилэн барилга энэ төр огт биш. Энэ бол хөгжил бүр ягаач биш. Харин надад хөгжил гэдэг бол стрессгүй амьдрал. Тэгээд иргэдтэй ээлтэй нийгмийг л хөгжил гэж хэлнэ. Яг энэ пошос чиг. Тийм болохоор би сумандаа очивол хамгийн дөрөнд нийт тулгараад байгаа асуудлыг шийдсэн бүтээн байгуулалтанд туслана гэж бодож байна да. Энэ ерөнхийлөгчийн илгээл 2100 энэ бидний тавьж байгаа зорилгод ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү? Тэр гадшаа чадамж бүхий залуучуудаа авчиж байгаа имийг сааруулахад энэ тусад туслах уу?
энэ төсөл тусалж таарна гэж бодож байгаа бол мэдээж тусалж таарна. Яагаад тэгэхээр эдгээр Би зорилготой шашиг байна. тий зорилгонд. Яагаад тэгэхээр энэ чинь ерөөсө зөвхөн Монголд биш олон улсын хэмжээнд энэ ойлгогдож байгаа. Би түрүүн бас тэр хэлэх гэж байгаа зогсож юм байна. Нэгдүгээрт эдгээр оюутнууд маань гэрээтэй явж байгаа. Очоод сурчаад буцаж ирээд одоо улс орондоо 5 жил ажиллах гэрээтэй. Тэгэхээр ирээд үндсэндээ мэдлэг боловсруулалтаа улс орныхоо хөгжил дэвшилт одоо хувийн бай оруулна гэсэн үг. Энэ гэрээ нь өөрөө бодлогын хэмжээнд хийгдсэн гэрээ биш үү? Оюутнууд маань явна, тэтгэлгээ аавна, сураад боловсроод одоо диплома аваад өртлөөд буцаж улс орондоо ирнэ. Англи руу явах гэж байгаа. Английн бэрхшээлийн их сургуульд барилгын инженер мэргэжлэр суралцахаар явж байгаа. Тэгээд би болохоор Glasgow руу software engineer мэргэжлэр суралцаад тэгээд ирээд мундаг ажиллаж байна. Охиныгоо би 100 хүрээ байж энэ 5 жил басахад тэгнэ. Миний хөрдөнтэй сайхан хүн болж хоорондоо ихийн бүтээж ирнэ. Их сайхан эдэн авчирнда. Ястэй амар сайн бэлдэж байгаа. Тэгээ нэг яг ийшиг өөр 8 завстай мэдээд амар баярлж байсан. Эсвэлтийн ерхий шалгалт өгч байгаа хүүхдүүдийн дундаж оноаны түвшин нэмэгдсэн. Энэ бол бидний энэ хөтөлбөрийн өгч байгаа хамгийн том хүсэл болсон байна. Тийм, хүсэл эрмэлзэл байгааг бүгд мэддэг, өрсөлддөг болсон. Өрсөлдөд ирэхээр нөгөө анх одоо 5 жилийн өмнө 10 жилийн өмнө өгдөг байсан эсвэлтийн ерхий шалгалтын одоо суур одоо дундаж оноо түвшин өссөн байна. Энэ бол амжилт. Бодлого гэдэг чинь тийм шүү дээ. Үр дүн гаргаж ивэл өрсөлдөд идэг те. Үр дүн муутай байна гэвэл зогсоод. Тэгээ би бол энэ үр дүнтэй байх болно итгэлт дүүрэн байгаа. Хоёрдугаарт өнөөдөр явж байгаа явц нь бол өөрөө зөв гинэ. Зөв газарт нь байршуулах бодлого зөв явж байгаа. Амжилттай явж байгаа төслийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Амжилтыг олон багцуулах хэрэгтэй. Хавьчтайгаа уулзчих гээ. Тэгтээ зүгээрээ угаасаа чиний сураад явж очиад мэдээж нутагтай арих юм чинь энэ баргийн зүйлийг бол тааж ханаа л гэж бодчих. Аав маа намайг нэг зэмлэхгүй л дээ. Намайг төлийнхээ аваад ирсэн ч гэсэн гоёмттай байна гэж хэлчихдэг. Амьдралдаа бодоод тахны аавда хайртай шүүж эхэлж байгаа юм байна. Тийм болохоор ингэж болтугай хайртай шүү гэж сайн сууж байна уу ээж? Охин сайн байгаа. Мундаг хүн болоод ээж хаа ачиг заавал хэрэглэнэ гэж бодож байгаа. Намайг оцоход эрүүл агаараа л хэлчихсэн юм да. La 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 la